эмэгтэйчүүд хөгжлийг түүчээлнэ. Олны санаачлаг, архангайн зөвлөл, төрийн бус байгууллага. Энэ эмэгтэй бол Янжин. Тэрээр 27 настай нөхөр хүүхдүүдийн хамт сумын төвд амьдардаг. Янжин бага насны 3 хүүхэдтэй тул одоогоор ажил хийх боломжгүй, гэртээ сууж нөхрийн цалин болон сар бүр олгодог хүүхдийн мөнгөөрөө хоол хүнсээ залгуулдаг нэгэн. Харин энэ эмэгтэйг Цэцэг гэдэг. Янжингийн багын найз. Тэрээр нийгмийн идэх оролцоо сайтай төдийгүй орон нутгийн иргэдэд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нэм чухал хэрэгтэй байгааг олж харжээ. Цэцэг нутгийнхаа эмэгтэйчүүдтэй хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгуулах, эдийн засгийг бэхжүүлэх чиглэлээр төрийн бус байгууллага байгуулан орон нутгийн иргэдийн дуу хоолойг хүргэж шийдвэр гаргах төвшөнд манлайлан ажилладаг. Нэгэн өдөр Цэцэг Янжин руу залган "Сайн уу найзаа? Өнөөдөр 17 цагаас сумын соёлын төвд эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудлыг ярилцсан тодруулах уулзалт зохион байгуулах гэж байгаа. Чи ирээрээ. Эмэгтэйчүүд бидний дуу хоолой идэвхтэй оролцоо нэм чухал шүү" гэлээ. Янжин нөхрийнх нь ажил тарах цаг болж байгаа тул дуртаяа зөвшөөрөв. Янжингийн нөхөр гэртээ ирж хүүхдүүдээ харан гэртээ үлдэж Янжин уулзалтандаа явлаа. Янжинг соёлын төвийн үүдээр орж ирэхэд Цэцэг уулзалтанд оролцож байгаа хүмүүсийг бүртгэн зогсож байв. Цэцэг Янжинг олж харан "Хүүе, сайн уу найз минь? Нөхөр хүүхдүүд нь сайн уу?" Сайн уу. Найз нь гэртээ хүүхдүүдээ хараад л байж байна да." "Чамайг ирсэнд баяртай байна. Энэ уулзалтаар эмэгтэйчүүд бид нэгдэж бусдын төлөө дуу хоолойгоо өргөх, манлайлал дийлсэж, цаашид хөгжил дэвшлиг түүчээлэх боломжтой." "Хөөх, тийм үү. Тэгвэл би ч бас нэгдэн хамтдаа хөгжлийг түүчээлье." "Тийм шүү. Сайхан сонсогдож байна." Янжин уулзалтанд хамрагдсанаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар дамжуулан төрийн холбогдох байгууллагуудтай хамтран олон ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хүрээгээ тэлэн 10 сумын төрийн бус байгууллагыг нэгтгэн зөвлөл болж, нэгэн дээвэр доор нэгдмэл санаагаар эмэгтэйчүүдийн манлайллыг түүчээлв. Эмэгтэйчүүд бид үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэж чадвал юу ч бүтээх боломжтой юм байна.